За тэгэхээр бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За би хаана вэ гэхээр автобусны буудлын дээр байна. Мэдээж одоо үсээ засуулах цаг маань болсон байна. Тэгээд үсээ засуулах сая өглөө гэрээс 8:30-аар болсон. Тэжээ 9:30-аар очсон байх хэвээр нөгөө Fresh-аг Spanded Barcelona-д ашигладаг юм бүсгтийн аппликейшнүүд дээр ажиллаад дандаа нөгөө booking хийдэг болохоор 9:30-аас цаг авсан байсан. Тэгээд үсээ засуулнаа. Тэгээд өнөөдөр бас нэг хэд юм байгаа. Туршиж үзэх шин юмнууд байгаа. Тэгээд бичлэгэндээ орцгой даа ингээд let's go. За одоо бар бүтэр очиад уулзъя. Одоо нэг 4 минутын дараа автобус ирнэ. За цагаа яг бариад яг 9:25 гээд чи дээрээ ирлээ да. Би энэ цагийг бас хэлэлгүй сайн барьж штэ. Тэгэл аав ээжээрээс заалгаж сурч авсан нэг маш том зүйл байгаа. Тэгээд юу ч болсон цаг тавсан л тэр цагаас 5 минутын өмнө 10 минутын өмнө заавал байж идэг. Nice. Адэ мэддэг хүмүүс нь мэддэг бах та. За тэгээ өсчлөг орцгой доо хэвлээ. Өөрөөс нэг хэд юм байгаа. За өсчнэр бол ирсэн байна. Өсч яах юм. Good morning. За тэгээ ороод өсөс цаацгаа. За өсөс суулаад өмнө болон дараагийн уулзъя да хэвлээ. Миний өсөг одоо амар ургасан байна. За тэгээ төлөө өсөс суулчаад уулзцгаая. Бай нэх үсийг сайхан засуулцгаа хэвлээ. 1 hour later. Зя үсээс суулаад дууссан. За тэгэхээр нэг сайхан зүгээр багсуулчлаа гэдэг. Жог энэ удаагийн нэсэл жог таалагдсангүй. Арай л амар багсаач шиг байна. Жог хэлбэргүй гэдэг. Одоо арай л амар багсуулчлаа. За тэгтээ яг үс бага бахтай зүгээр нөгөө тоглолтын их амар байдаг болохоор. За тэгээд одоо хэдүүлээ нэг юм би имлэг явах чинь. Тэгээд Барселона дээр анх удаа имлэг явах чинь. Уг нөгөө нэг Mercedes надад нөгөө цаг гаргаж өгөхдөө өчтөр би үзүүлээд Mercedes гэсэн чаар имлэг явах хэрэгтэй байна. Имлэг дээр очиж яг яасан юм бэ гэгээд тэгээд тэгсэн чаар өнөөдөр цагийг гаргаж өчтөр орой 10 цагт хаас 10 цаг 30 минут гээд цагийг гаргасан мэлээ. Тэгээд би болохоор 10 цаг унццаасан. Тэгээд өглөө харсан чинь 11-с цагтай байсан юм байна. Тэгээд одоо явж ин гэхдээ жоох боцчихлоо. Here I come. Oh, here I come. Oh. Би энэ цагийг бас хэлэлгүй сайн барьж штэ. Тэгэлсэн цаг тавсан л тэр цагаас 5 минутын өмнө 10 минутын өмнө заавал байж идэг. 3 минут хацарчих шиг боллоо. 11-с гэдэг мэддэг уг нь 12-г боцсон чи 11-с гэд таксины хүн маань өөрөө залгаж байна. Тэгээ одоо явжлаа. Одоо баг ирчлээ. Уулзаад идэрлээ. Эмнэлэг дээр уулзъя. Тэгээ яг яаснаас хэлье. За тэгэхээр тэгээд таксинд олццгаая. Бай. За эмнэлэг дээр ирсэн чинь эмнэлэг нь манай нөгөө Комарка гэдэг манай байртай манай байрны яг доотлолтой эмнэлэг байна. Тэгээд бүр гайхалтай. Энэ эмнэлэг рүү орж одоо үзүүлэх нэ хэлээ. Бүр гайхалтай шүү дээ. Яг Mercedes явж ирсэн яг Комарка гэдэг амар гайхалтай. Гэсэн чаар энэ лээс юм байна. Тэгээд сая хэрвээ өсөөд суулаг байсан бол шууд Комаркагаас нааш ирсэн ч болох л байсан юм байна. За тэгээд анх удаага бас энэ имлэг төр чи болохоор мэдгүй л. За яасан бэ гэхэлэр биш үү? Миний хөлөг яаж өвдсөн бэ гэхэлэр тоглолтын дээр нэг тоглогчтой ер нь л эрхийн уруугаа тулгасан юм шиг байлаа. Би одоо харуулсан. Амар ингээд хөрцөн. Тэгээ хавцсан байгаа. Нилээ амар болцсон тэгээд. Тэрийг бас үзүүлэх хэрэгтэй байна. За зөв газар ирч үү буруу газар ирч үү бөө мэддэгтэй ч манайх бол хайгаал яваад байна тэгээд рентген зураг авах юм эхлээд яг ямар хөө зурагаас авах нь харцгаа да тэгээд let's go. Eternity later.
За тэгэхээр ста сайхан жимний бэлтгэлээ хийгээд дуусчлаа. Өнөөдөр мөр хийсэн. Тэгээд бас tricep болон abs давтаад хийчлээ. Өнөхөр сайхан памп авсан баг гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бол нөгөө hospital дээр очиод үзүүлэх гэсэн боловч hospital-ийн маань нөгөө зураг авдаг хэсэг нь хаацсан байна гэдэг. Нэгтгэхэд авахар болсон. Тэгэхээр одоо нэгт өдөр очиж яг яаснаа үзүүлэх гэсэн байна. Тэгээд тэгэхээр нэгт өдөр уулзъя да. Тэгээд би та бас хөлөө яг ямар болсныг харуулъя. Тэгэхээр хөл яг энэ за нэг юм болсон. Одоо нөгөө нэг энэ юу н болчих. Хавталтай амар хавталтайсэн бас арай гай болчих. Амар хавталтайс өчтөр бүр яг уржигдэр тоглолт дуусны дараа нэлээд амар хавтсан. Тэгээд одоо хавталт нь арай буугаад хөхөлт нь арай багасч нэлээд багасч бүр. Тэд зураг оруулах заяа ямар байсан. Одоо ингээл хөрхлөөр л өгдөг яг энэ чинь энэ үеийн дээр яг энэ үе гэсэн. Яг энэ чэнэс ингээд бөмбөгтөө явж исэн чи ажиглаа суугт орж ирээд тэгээд хадаас энэ хуруугаараа яг толгойд төшөлцсөн тэгээд. За энэ хүү энэ бол ингээ миний жинхэнэ яг нөгөө бэртэл авсан гол тоглолт маань ээж ин. За тэгээ хөөнөл би микс тоглолт байсан. За энэ харагдаж байна. За энэ бол ингээ ихний акшн заяа. За би ингээ 3 удаа ер нь бол яг хурууга толгосон байлээ. Тэгээд яг 3 дахь дээр бол бүр яалч амар өвдөд байсан тэгэл харсан чи. За 2 дахь акшн бол 2 дахь бөмбөний араасгүйгээд бөмбөгийг тасалж аваад за энэ чи бол ингээ за яг зүгээр гээд ингээд өнгөрсөн зэв өнгөрч талдаа орж ирсэн болохоор за 3 дахь нь за энэ дээр л жинхэнэ бүр ёо амар өвцөн яг энд ингээ харагдахад ингээд юусоо юуч болоог юм шиг энэс бүр амар өвцөн зэв. За би тэгээд энийг тийсээд өргөжлүүлээд 30 минут тоглолцсон. Тэгээд араас нь гарч ирээл харсан ийм л юм болсон байна. За тэгээ ямар ч тач өнөөдөр бол үсээ сайхан засуулчлаа. Тэгээд жоохон сонин зассан байна. Гэтэ яах вэ? Урахал авч. За тэгээ юутай ч идэл одоо хайрцгаая. Тэгээд нэгтгэд уулзах гэсэн үг. Нэг өдөр өнжөөд уулзцгаая имлэг дээр. Тэгээд юу болохыг нас сэтэл бас харах хэрэгтэй. Тэгээд let's go. Нэг өдрийн дараа уулзцгаая. Bye bye. The next day. За маргааш нь буюу 2 дахь өдөр нөгөө имлэгтлэрээ дахин ирсэн. За тэгээд имлэгтэрээр ирсэн. Ямар бичлэг хийх юм мэдгүй. Тэгээд ингээд гараал өөрийгөө хараал суугацсан. Бичлэг юмэрсэн боловч яг юу хийх юм мэдгүйсэн. Тэгээд амар удаан хүлээсэн бүр. Үнэхээр удаан хүлээсэн. Тэгээд эрентгийн зураг гэж нэг шагааны маань 2 талыг нэг дараал тэгэл ер нь бол болцсон. Тэгээд хүлээсээр л хийсэн. Зүгээр л 3-4 цаг энд үнэхээр удаан хүлээсэн. Үнэхээр юм гэлтэй. Хайрын цаг. За тэгэхээр сая эмнэлэг дотор 3 цаг байлаа. Тэгээд яриадсан эмнэлэгтэрээ өнөөдөр 2 дахь өдөр хурж ич үзүүлээ. Сая дотроо л юм ярьж чадсангүй яа тэгэхээр арай л олон хүнтэй байна. Тэгээд энэ чинь 3 цаг үзүүлсэн эцэс баахан хүлээлээ. Ер нь бол яг процесс нь бол амар хурд ирсэн, амар удаан хүлээсэн. За тэгээд хүлээсний эцэс хуруу маань бол хугараагүй байна гэж нь ашгүй. Boy. Тэгээд зүгээр зөлийн эдийн бэртэл тэгээд жоохон хүн зэргийн толсол хийсэн байна нэ. Тэгэхээр ер нь бол 7 хоногийн дараа гэхэд гайг болчихно гэж ингээд 7 хоногийн дараа дахиж ирж үзүүлэх юм шиг он цаг өгсөн. Тэгээ гайгүй байвал эмнэлэг рүүгээ залгаад ирэх шаардлага байна гэж хэлчих болно гэсэн. За тэгэхээр нэг тиймэрхүү сайн мэдээтэй байна. Хугараагүй байна гэдэг маань бол надад өөрөө сайн мэдээ. Тэгээд бүхнийг эргээр харах хэрэгтэй. За тэгээд дараагийнхаа ус тоглолтуудад анхаарах хэрэгтэй. Ингээд бэртэл аваад ээж бас болохгүй. Тэгээд бэлтгэлүүдээсээ яваад болохоор бас хэцүү. Тэгээд бөмбөгөнд хүрэхгүй байна гэдэг маань өөрөө хэцүү болохоор тэгээд зөв нөө одоо ч гэсэн зүгээр сайхан хөлбөмбөд фаул. За тэгээд энэ хүү надтай зүг Барселоныг бас нэг имлэгээр ямар их байдгийг харлаад дараагийн бичлэгээр уулзцгаая. Бакачка.